За сайн залуу сая цаана бүгд өнөөдөр мэд хүргэе. За мэдлэгийн ер нь 30 хоног маань 31 хоног маань дуусах төгөж байна. Тэгэд бүгд өнөөдөр Gold, USD-yen, Euro USD, Nasdaq, Bitcoin гэсэн анализуудаа үздэгэ. За Gold-ийн хувьд бол бид нар мэдж байгаа мажор нь бол аптай байгаа, майнер нь ч гэсэн үндсэндээ аптай яваад байгаа. Үндсэн хөдөлгөөн маань сүүлд хийсэн майнерын Trace-ийн хөдөлгөөн нь бол импульс хөдөлгөөн дэше нэлийн хол явах хэрэгтэй байсан боловч нэлийн эрт бол наанчлаад одоо хөдөлгөөн маань 23.6 дээр Trace-ийн хөдөлгөөн аваад ирсэн байгаа. Эндээс хоёр төрлийн сонголт байгаа. Дээшээ 3200 зүрх эсвэл доошоо бол 2951 хүрэх гэсэн хоёр сонголт байгаа. За 4 цаг дээр бол хөдөлгөөн 4 цагийн after-end buying zone-тай явж байгаад за үндсэн хөдөлгөөн явж байгаа гэж хэлэх нь зөв үү? Явцсан гэж хэлэх нь зөв. За ерөөхдөө энэ хавцаа үндсэн хөдөлгөөн ирээд ерхий хөдөлгөөн маань дээшээ эндээсээ өсөлт хийгээд боналт хийгээд за ер нь бол яг хөө ингэж авагдахаар хөдөлгөөн харагдаж байна л да баг л ингэж авагдаад үндсэн хөдөлгөөн маань Trace-ийн хөдөлгөөн авчирд импульсийн хөдөлгөөн яваад доошоо ёроолоо ивдээ даун болоод Trace-ийн тавьчирсан байгаа байдалтай 4 цаг дээр down trend selling zone-тай daily time frame дээр үндсэн хөдөлгөөн after end buying zone. Гэхдээ daily time frame-ийн эсрэг болон 4 цагийн дагуу явах шалтгаан байгаа юу гэх юм бол баг л байхгүй байгаа. За 4 цагийн дагуу явлаа гэж бодоход юу н хаана очих боломжтой юм бэ гэдэг тал дээр үндсэн хөдөлгөөн down trend selling zone Trace-ийн хөдөлгөөн Fibonacci-гийн 50-тай импульсийн хөдөлгөөн хасдагчтай үрэх ёстой. Ойролцоогоор 2973 дүн дээр бол очиж болно. Гэхдээ тэрнээс өмнө бол мэдээж замдан саад болж байгаа 2 дүн байгаа нь 2995, 2982 дүнгууд бол байгаа. Окей. За тэгэхээр эндээсээ хөдөлгөөн маань уналт хийж болох юм. За 30 минутын дээр бол хөдөлгөөн 30 минутын яг одоогийн байдлаар downtrend selling zone харагдаж байна. За downtrend selling zone энд орой үүсгэснээсээ хойш үндсэн хөдөлгөөн маань доошоо ёроолыг ийшний эвдэж орж ирээд ийшээ trace хийгээд ийшээ эвдээд ийшээ оройгоо эвдээд буцаад доошоо ёроолыг эвдээд ингээд downtrend selling zone явсан. Одоо үндсэн хөдөлгөөн маань ерөөхдөө 4 цагийн үндсэн импульсыг хийхээр болох юм бол нэг резистийг хоёр шалах байдлаар доошоо импульсыг хийж болно. За ингэснийхаа дараа бол хөдөлгөөн буцаад 4 цагийнхаа Trace-ийн хөдөлгөөнийг авчираад хэрвээ нэг унаад эхэлсэн тохиолдолд бол доошоо би бодох нэ хөдөлгөөнийг бол ерөөхдөө л нэг 2954 мөрөө хавцаад үнэлүү бол унж орж ирнэ гэж хараад байгаа. Хэрвээ унахгүй гэдэг зүйлийг илэрхийлмээр байгаа бол 4 цаг заавал реверс хийх шаардлагатай болно. 4 цаг заавал реверс хийх шаардлага нь яг юунд байгаа вэ гэвэл 4 цагийн эсрэг явах ямар ч шалтгаан одоогийн байдлаар daily time frame дээр ургаж гараагүй байгаа. Тэгэхээр 4 цаг реверс хийгээд trace авчирсан тохиолдолд дээшээ өсөлт бол явагдах боломжтой гэж авч үзэх юм а. Тэгэхээр наан нь бол би эндээс нэг resist-ийг хоёр шалгасан тохиолдолд sell харъя. Тийм зүйл болохгүй бол ямар нэгэн арилжаанд орохгүй байх нь илүү таатай холноо. Яагаад гэх юм бол мэдээж биднэрт одоогийн байдлаар бариад авах ямар ч resist байхгүй бас support байхгүй байхад daily time frame-ийн volume хэмжээнд байгаа нь бол 4 цаг хуурамч хөдөлгөөн их өндөр магадaltaй маа гэж дүгнэж байна. За дараачих нь бол USD yen байгаа. USD yen дээр бол би sell илүүтэйгээр харж байсан. Гэхдээ sell-ийн ямар ч тийм юу бол өгөөгүй, арилжаа бол өгөөгүй. За daily time frame өмнө ёроол руу break-ин хийгээд break-ин хийсэн хөдөлгөөн маань амжилтгүй болоо буцаж гарчаа буцаад дээшээ явж байгаа. Одоо буцаж дээшээ явахдаа daily time frame-ийн resist-ийг эвдээд дээшлэх. Эсвэл энд байгаа одоо үндсэн daily time frame-ийн trace-ийг дуусгаад доошлох гэсэн хоёр төрлийн сонголт байгаа. Ерөнхий USD yen-ийг харах юм бол major нь аптай хөдөлгөөн, minor нь downтай хөдөлгөөн байгаа. Тэгээ major-ийн хувьд бол импульс явах хэрэгтэй байсан ч үндсэн major-ийнхоо Trace-ийн хөдөлгөөний хоёр дахь удаага авчрах сонирхлоор minor хөдөлгөөнөө бол down болгосон байдалтай харагдаж байгаа юм. За эндээс хөдөлгөөний 4 цаг руу жилүүлээ харахаар 4 цаг дээр үндсэн хөдөлгөөн 4 цагийн яг одоогийн байдлаар за энд бол ингэж орой үсгээд энд ингэж ороод үсгээд down sell руу шилжиж орж ирсэн юм байна. Уугандаа бол. За down sell руу шилжиж орж ирсэн. Тэгээ үндсэн хөдөлгөөн Trace-ийн хөдөлгөөн авчирсан. Гэвч хөдөлгөөн маань эндээс down явна гэх ямар ч тийм сонирхол байхгүй байх магадaltaй гэж нь явлаа гэж бодоход бол өмнө ёроол дээр буюу 148,173 гэдэг үнэн дээр бол очиж болно. Тэгвэл явах уугүй юу гэдэг дээр бол daily бол явахгүй байх магадлал нь илүү өндөр гэдэг таамагийг бол гаргаж өгöd байгаа. За хөдөлгөөн бол 30 минутын дээр яавал дээшээ явах вэ гэх юм бол энэ resist-ийг эвдээд ингээд дээшээ явах боломжтой. Гэхдээ энэ бол цагийн үзүүлэлт бол ерөөсөө биш байгаа. 30 минутын үзүүлэлт байгаа. Тэгэхээр 30 минутын дээр бол хөдөлгөөн дээш нь эвдэж гарч ирж чадах уугүй юу гэдэг чинь бас асуудал болно. За эндээс бол үндсэн хөдөлгөөн ерөөхдөө энэ доор ёроолыг бүрдүүлээд эндээсээ энэ оройг дээш нь эвдээд энд ингэж орж ирснээр үндсэн хөдөлгөөн Trace-ийн хөдөлгөөн авчираад энд 30 минутын хөдөлгөөн ингэж орж ирэх магадлал нь илүү өндөр болчлоо. 4 цагийн үед хэрвээ тэгээ орж ирсэн тохиолдолд хөдөлгөөн бол ерөөхдөө ингэж орж ирэхээс илүүтэйгээр бүр ингэж орж ирээд үндсэн хөдөлгөөн маань эндээс ийм 4 цагийн reversal хөдөлгөөн daily time frame-ийн эсрэг чиглэлийн хөдөлгөөн daily time frame-ийн resist руу чиглэсэн байдлаар орж ирэх хөдөлгөөн 30 минутын үед бол 30 минутын апа дагсан хөдөлгөөн болж орж ирнэ л гэсэн. Хэрвээ 4 цагийн хөдөлгөөн үнэхээр доошоо унах гээд байгаа бол 30 минутын ёроолыг заавал эвдэх ёстой болно. Ёроолыг эвдэхийн тулд бол 4 цаг дээр
За одоо биднэрт тулгарх зүйлийн тухайд одоогор бол энд бол ямар нэг юм байхгүй. Биднэрт тулгарх зүйлийн тухайд гэх юм бол 30 минут. Заавал энэ ёроолыг эвдэх ёстой, trace авчрах ёстой. Тэгээд даун болж болно. За энэ хоёр талдаа хөдөлгөөн бол гарч ирнэ. Ер нь бол яг нэг нь бол daily time frame-ийн minor-ийнхаа дагуу, нөгөөх нь daily time frame-ийн minor-ийн эсрэг, major-ийнхаа бас одоо юу гэдэг эсрэг байгаа үнцэн хөдөлгөөн. Mod Funds-ийн хамгийн өндөр ашигын үзүүлэлт 153,704 Америк доллар. Хамгийн өндөр ашиг татан авалт 40,427 Америк доллар. Та Mod Funds шалгуурыг давж бидэнд өөрийгөө тооцоололтой, эрсдлийн менежменттэй, ашигтай харилцаач гэдгээ батлан биднээс 600,000 Америк доллар хүртэлх live дансыг авч Mod Funds Pro Trader болоорой. Таны амжилт бидний амжилт. 4 цагийн хувьд бол 4 цагийнхаа дагуу эсвэл 4 цагийн реверс хөдөлгөөн орж ирэх ёстой. 30 минутын хувьд бол 4 цагийн реверс хөдөлгөөний дагуу хөдөлгөөн эсвэл 4 цагийнхаа дагуу трендийн дагуу хөдөлгөөн гэсэн хоёр төрлийн хөдөлгөөн орж иж болно. За евро USD бол ерөөхдөө жоохон заварсан. За энд бол бидний stop loss-ыг чимэх ашигтай авсан. Сүүлд бол би нэг юм арилж байсан. Тэгээд доошоо буцаад маш өндөр уналтыг бол үзүүлсэн. За энэс хойш бол нэг амар өндөр дүнтэй хөдөлгөөн бол хийгээгүй байна. Одоогийн байдлаар бол евро USD daily time frame дээр үндсэн major нь down хийвэрээ, үндсэн minor нь up хийвэрээ, major-ын trace-ийн хөдөлгөөнөө гүйцэх сонирхолтой ахин нэг удаагийн дэшээ өсөлт бол орж ирж байгаа. Нэлээд өндөр баян волюмтэй. За энэ өсөлтийн хувьд бол одоо яг daily time frame дээр юу болоод нэхэр daily time frame-ийн өмнө ёроол эвдэрсэн гэдэг том апдейт гарч ирсэн байна. За өмнө ёроол эвдэрсэн гэдэг тэр апдейт нь болохоор ерөөхдөө энэ ёроол дээр яригдж байгаа зүйл. За тэгэхээр энэ ёроолыг харах юм бол энд орой үүсгээд энд ёроол үүсгээд доошо down reverse хийгээд үндсэн хөдөлгөөн маань доошо уния гэсэн таамагтай байсан. Resist-ийг одоо шалгаж байгаа. Resist шалгалт амжилттай болох юм бол хөдөлгөөн унана. Амжилтгүй болоод үндсэн хөдөлгөөн break-ин хийгээ ороод ирэх юм бол үндсэн хөдөлгөөн маань reverse тал руугаа илүү чиглээд дээшээ ирээдүйдээ нэг бүхэл 11,909 үнийг зорж болно. Хэрвээ энэ одоо тестийн хөдөлгөөн амжилттай болоод энд хоёр дахь candle rejected гарах юм бол за энд одоо ерөөхдөө бидэрт юу хэрэгтэй вэ гэхээр ийм хоёр дахь candle энэ candle-уудаас өндөр хоёр дахь candle rejected гарсан тохиолдолд ерөнхий хөдөлгөөн доошо down чиглэлийн уналтыг бол бүр үзүүлэх боломжтой болох юм аа. За тэгвэл энэ trace-ийн хөдөлгөөнийг бид ажиглахлаар trace ч гэжтэй одоохондоо trace бол болж амжаагүй зүгээр юм тестийн хөдөлгөөн байгаа шүү дээ тийм. Ажиглахлаар бидэрт юу одоо харуулж ийн гэх юм бол энд reverse хийсэн юм байна. Үндсэн хөдөлгөөн маань down reverse хийж байгаа маань. 4 цагийн хувьд бол trace хийж явж байгаа маань. Break-ин хийжүүл дээшээ юм байна гэдэг энэ таамагуудыг харуулж байгаа. За тэгвэл энэ trace-ийн хөдөлгөөн маань одоо яг энэ харагдаж байгаа шүү дээ. Энэ ёроол бол хэрэггүй болсон. Энэ ёроол дээр байгаад энэ ёроолын дэмжлэг дээр байгаад trace авчирж байгаа. За үндсэн хөдөлгөөн маань down sell-тэй trace-ийн хөдөлгөөн 23.638.2 хавцаа таарсан. Эндээсээ үндсэн хөдөлгөөн маань хэрвээ уналтаа мэдээж rejected candle гаргаад гүйцэтгэхээр болох юм бол хөдөлгөөн маань down чигээрээ бол ийшээ унах боломжтой болох юм байна гэдэг ийм таамагууд орж ирж байгаа маа. За тэгвэл одоо ирсэн trace-ийн хөдөлгөөнөө бид ажиглахлаар за энэ бол одоогоор ямар ч хэрэггүй болсон байна. Энэ харин бид нар дууг нь хэрэгтэй. Доош нь засаад тавьчвал ингээд за энэ дээрээс бол энэ ийшээ ингэж доошоо орж ирээд за тэгээ хөдөлгөөнийг харах юм бол ерөнхий хөдөлгөөн маань 30 минутан дээр эндээс даунтай явах гэж чадаагүй юм байна. Энд орж ирээд үндсэн хөдөлгөөн маань ингэж орж ирж байгаа юм. Ерөнхийдөө сүүлд бол оройн энд байгаа юм байна. Аплаад за апын реверсийн хөдөлгөөн бол за даунны реверсийн хөдөлгөөн энэ талтаа хийгдчихсэн. 30 минутын реверсийн хөдөлгөөний талтаа буцаад апын реверсийн хөдөлгөөний талтаа хийгдчихсэн. Апын реверсийн хөдөлгөөн дээшээ. Тэгээ буцаад даунны реверсийн хөдөлгөөнд энд даун хийгдээд одоо бол trace-ийн хөдөлгөөн авчирж байгаа. Daily time frame-ийн энэ resistance дээр цогцолдоод унахаар боллоо гэж бодоход ерөнхий хөдөлгөөн маань яг нь 4 цаг дээр бол trace-ийн хөдөлгөөн дуусаад биш 4 цагийн үед бол reverse энд хийгдсэн байгаа. Энд оройтой байж чадчихна уу? Энд оройтой байж чадчихна. Энд ёроолтой байж чадчихна. Тэгэхээр үндсэн хөдөлгөөн маань ерөөхдөө ингэж харагдаж байгаа юм. Тэгэхээр энэ нэг л дээшээ гарчих юм бол 30 минутын реверсийн хөдөлгөөн за тэгээд мэдээж 4 цагийн реверсийн хөдөлгөөн хоёр давхцсан байр суурьтай daily time frame-ийн ёроол руу break-ин хийсэн гэсэн нөхцөл байдалтайгаар үндсэн хөдөлгөөн маш цэвэрхэн гоё баийг бол гоё ёроол үүсгэж чадвал авчрах ёстой. Хэрвээ тэгж чадахгүй оройгоо эвдчээл daily time frame дээр орж гарч байгаа л reverse хийгээл доошлсон тохиолдолд үндсэн хөдөлгөөн бол ерөөхдөө энэ хавцаа ирэх ёстой. За энэ хавцаа гэдэг маань 4 цагийн Fibonacci-гийн 70.87.88.6 төрлөө ороод ирсэн байгаа учраас daily 4 цагийнхаа өмнө ёроолын дэмжлэг рүү daily time frame-ийн хувьд бол daily time frame-ийн бас өмнө ёроол дээр ирэх боломжтой юм хөдөлгөөн болж таарна гэсэн. Окей. За иймэрхүү нөхцөл байдал харагдаж байна. 4 цаг дээр харахад бол 4 цаг бол угаасаа харж байгаа 78.100 тий. За нэг иймэрхүү байдалтай харагдж байна. Nasdaq дээр бол хөдөлгөөн daily дээр ямар хөө байдалтай байна вэ гэх юм бол daily time frame up buy-тай, minor нь бол үндсэн хөдөлгөөн minor-ын down sell-тэй,
major нь up buy-тай. За minor нь бол down sell нь үндсэн хөдөлгөөн Treasury хөдөлгөөнөө авчрахтаа Fibonacci 23.6-тай байсан. Өмнө Yorol руу break-in хийсэн. Одоо иши бол өсөх ёстой гэсэн үндсэн таамаг байгаа өмнө 20,400 үнийг зорж байгаа юм хөдөлгөөн байгаа. Тэгэхээр 20,400 үн дээр ирээд юу болох вэ? Уналт гүйцэтгэх түүгүй гэдэг нь чухал байгаа. 4 цаг дээр бол хөдөлгөөн 4 цагийн downtrend selling zone-тай байсан. Одоо бол эндээс buying volume ороод ирсэн учраас арилжих бүрэн боломжтой buying zone гарч ирж байна. 4 цаг дээр хөдөлгөөн 4 цагийн биш 30 минутын дээр хөдөлгөөн 30 минутын авчиглал buying zone руу ороод ирсэн. Yorol үсгээ дээш өсөх боломжтой гэдэг. Эндээс бол үндсэн хөдөлгөөн маань дээш чиглэлийг зааж байгаа нөхцөл байдалтай харагдаж байна. За энд Yorol-ыг эвдсэн бол down байх байсан. Yorol бол эвдэрч чадаагүй, down орж ирж чадаагүй 30 минутын reverse хөдөлгөөн хийх гээд хүлээгдэд ийсэн. Тэгээ 30 минутын reverse хөдөлгөөн хаа байсан тэнд хийгдсэн юм байна. Тэгэхээр энэ наагур угаандын зүгээр ингээ биелэгтэй нэгдүүдийг 6-6-аар орхичээ. Тэгээ энэ наагур угаа хөдөлгөөнд бол бид нарт яг үнийг хэлбэл ямар ч хэрэггүй хөдөлгөөнд байгаа. Ямар ч тийм чухал биш хөдөлгөөнд гэсэн үг. Тэгэхээр зүгээр л зурх маягтай болгоод орхичээ. За тэгээ эндээс бол хөдөлгөөн ингэж явна гэж би харж байна. Хөдөлгөөний хувьд яагаад ингэж харж байгаа юм гэх юм бол daily time frame-ийн major нь өөрөө аптай гэдэг нэг байр суурь байгаа. Ер нь minor бол хизээч хамаагүй дуусаад Treasury хөдөлгөөнд дуусаа тийм ээ. Impulse хөдөлгөөн явж чадaltaй гэдэг нэг байр суурь. Одоо major-ыг харах юм бол major-ын Yorol-ын эндээ, major-ын оройн эндээ Impulse хөдөлгөөн ирсэн Treasury Impulse гэж явах хэрэгтэй хөдөлгөөн байгаа. Гэхдээ одоо байгаа Treasury хөдөлгөөн арай их дуусчуудаа гэж харж болох юм бас тийм болохоор би бол ерөнхий энэ minor-ын Treasury хөдөлгөөн ирсэн ч гэсэн л ийшээ орж ирэх хэрэгтэй. Тэгээд үндсэн хөдөлгөөн доош унж болно гэж бас харж байгаа. Аль талдаа. Окей. За тэгээд daily time frame-ийн үндсэн Yorol-ын дэмжлэг гэж яриад байгаа зүйл маань бол энд байгаа энэ Yorol-ын дэмжлэг байгаа. Энэ Yorol-ын дэмжлэг рүү үндсэн хөдөлгөөн break-in хийж байгаа. Дээшээ бол энэ resist хүртэл өсөх бүрэн боломжтой. 4 цаг дээр хөдөлгөөн 4 цагийн downtrend selling zone-тай байгаа. Downtrend selling zone энэ орой руу их замдаа 4 цагийг reverse хийгээд дээшээ энэ дээр орж ирэх боломжтой. За 30 минутын дээр бол хөдөлгөөн 30 минутын downtrend selling zone-тай байж байгаа. Uptrend buying zone руу бол энэ хавцаа шилжсэн байдаг. За тус uptrend buying zone-ийн хөдөлгөөн нь үргэлжилж явж байгаа. Мэдээж дунд нь энэ хавцаа downtrend selling zone руу шилжээд буцаад uptrend buying zone руу энэ талаа шилжингүүтлээ downtrend selling zone руу энэ тал руу шилжээд тэгээд сая энд reverse хийж uptrend buying zone руу ороод одоо үндсэн хөдөлгөөн нь ерөөхдөө дээшээ энэ чиглэлийг заасан нөхцөл байдлыг daily дээр ч тэр 4 цаг дээр ч тэр 30 минутын дээр ч тэр зааж байгаа юм байна. За Nasdaq бол нэг иймэрхүү. Bitcoin-ийн 7 хоногийн шинжилгээг юу гэж харж ийнэ гэхээр Bitcoin-ыг бол daily time frame угаасаа major наптай байгаа. Minor нь бол үндснээрээ down-тай байгаа гэдгийг бид нар мэдж байгаа. Тэгээ minor цаашаа бол үндсэн хөдөлгөөн Treasury тэгээд нэг унах байхаа гэж харж исэн. За одоо бол үндсэн хөдөлгөөн маань яг тэр чиглэлийнхаа дагуу бол Impulse хөдөлгөөнөөс Treasury хөдөлгөөн авчирж ийнэ гэж харж байна. Гэхдээ хөдөлгөөн энэ дээр оройтой, энэ дээр Yorol-тай, Yorol руу break-in хийцэн байгаа тийм тааламжтай нөхцөл байдлыг бол үүсэхгүй. Тэгэхээр Yorol руу break-in хийсэн ч ихтэй явна гэх юм бол үндсэн хөдөлгөөн энд харагдаж байгаа 94,508 руу ирээд энэ дээр амжилттай ирж чадсан тохиолдолд хөдөлгөөн шууд дээшээ minor up болгоод minor-ын reverse хийгээд дээшээ бол 106,400 ороод ирэх өндөр магадaltaй. Хэрвээ одоо явж байгаа Treasury хөдөлгөөн буюу daily time frame дээр break-in хийсэн байгаа хөдөлгөөн амжилттай болж чадахгүй тохиолдолд буцаад унах тохиолдолд 4 цаг дээр reverse хийх тохиолдолд үндсэн хөдөлгөөн буцаад доошоо унах хүн бол 72,668 хавцаа байж болно гэсэн ийм таамаглалууд байгаа. За тэгэхээр энийг шийдэх цаг нь бол 4 цаг байх болно. Daily бол одоо альтын харуулах зүйлийг харуулсан. 4 цагийн хувьд бол 4 цаг энэ дээр энэ хэрэггүй болцоо харагдаж байна. Энэ хэрэггүй болцоо харагдаж. За яг хөө саяныхыг бол шилжүүлээд тавьчих бас болох юм л да. Энэ орой лөө. Тэгээ Yorol-ыг reverse хийгээд down болсон. Энд ап болоод буцаад down болсон. Тэгээ үндсэн хөдөлгөөн Treasury төлөв авчирж байгаа. Энэ daily time frame дээр зэрэгцэж байгаа. Үндсэн хөдөлгөөн дор ээж доош 73,012 руу унах магадaltaй хөдөлгөөн харагдаж байгаа юм байна. За 30 минутын дээр хөдөлгөөн бол альтын аптай buy-тай болсон. 4 цагийн эсрэг явах боломж байгаа юу байгаа. Daily time frame эсрэг явах боломж байгаа юу байгаа. 30 минутын эсрэг 30 минутын дагуу явах боломж байгаа юу байгаа. Тэгэхээр ерөөсөө юу гэж хараад байна гэхээр хоёр л төрлийн сонголт байгаа. Daily time frame-ийн Treasury хөдөлгөөн нь амжилттай болвол үндсэн хөдөлгөөн доошоо 73,000, амжилтгүй болвол дээш 94,377 болон 106,407. Окей. За нэг иймэрхүү зүйлсийг харлаа. Тэгээд энэ бол миний өнөөдрийн анализ. Бүгдээрээ амжилт хүсье. Баярлалаа. Баяртай.